Улсын их хурлын 2026 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн чуулганы хуралдааны эрсцийг танилцуулъя. 126 гишүүн, эрхээс 79 гишүүн буюу 62.7% эрсцтэй байгаа тул Баасан гарагийн нэгдсэн хуралдааны эхэлснийг мэдгийе. Эдис шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг эцэслэн батлая гэсэн саналын томьёолоор санал хураалт явуулъя. Санал хураалтанд 91 гишүүн оролсноос 83 гишүүн буюу 91.2% саналаар энэ санал дэмжигдлээ. Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлая гэсэн саналын томьёолоор санал хураалт явуулъя. Санал хураалтанд 89 гишүүн оролсноос 76 гишүүн буюу 85.4% саналаар энэ санал дэмжигдлээ. Дараагийн асуудалд оръё. Монгол улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2028-аас 29 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн нэгд хэлэлцүүлгийг хийнэ. Урагшаага явахын тулд эдийн засгийн эрчимжүүлэхийн тулд алинаас нь татгалзаж байгаа. Одоо туулын хурдны зам гэж сая одоо жишээлбэл ингээд шүүгэр шийдэх ёстой гэрчлээ. Тэнгуут энэ одоо эдийн засгтаа өөрчлөлт оруулахгүйгээр бүтцийн хувьд бол дүнгийн өөрчлөхгүйгээр энийг урагш нь явуулъя гэдэг байгаа. Энэ үндслийг та нэг тайлбарлаад таач. Энэ аргументыг нэг сонсомоор байна. Цаашдаа бол улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг та бүхэн харж болно. Бид нэр энэ жил бол эдийн засгийг магшиж байгаа үед тэр хувийн хвшлээ дэмжих нь зөвхөн төсвөөс гэхээсээ илүүтэйгээр төрийн оролцоог хөнөх чиглэлийн бодлогуудыг л явуулж байгаа. Дээрээс нь зах зээл дээр байгаа ажлын байруудыг хадгалах бодлогуудыг явуулж байгаа. Засгийн газрын тэргүүлэх бодлого бол хүний хөгжлийн асуудал байгаа. Энэ хүрээнд эрүүл мэнд боловсролын салбарыг 26-27 онд жил болгон нэрмжт болгон хэрэгжүүлж байна шүү дээ. За энэ хүрээнд ч одоо энэ салбарт ажиллаж байгаа албан хаагчдын цалин нэмэгдэл хамгийн өндөр сая нэмэгдлээ. Энэ салбарт хамгийн их гадаа зээлийн ашиглалт улсын төсвийн хөрөнгө оруулалтууд чиглэж байгаа. Ямар төхөө гэж үнэхээр иргэдэд очих нүүдийн буцаа олголтоо нэмэгдүүлэх амлалтаасаа засгийн газар ухарч байна гэж. Хоёрдугаарт нь засгийн газар төсвийн дотоод тоглоо илүү чөлөөтэй оруулах эрхийг авах гэж байна гэдэг. Ийм хоёр төхөөг бол гарцаагүй гэж байгаа. Нүүдийн буцаалтыг нэмэгдүүлэх хууль хэрвээ хэрэгжиж эхлүүл 1.6 их 80 юм байл шүү. Орлого буур. Нүүдийн буцаалтыг нэмэгдүүлсэн тохиолдолд. Үүний оронд бид зах зээл дээр байгаа ажлын байруудыг хадгалж үлдэх бодлого явуулах ёстой. Тийм учраас хөдөлмөрлөж байгаа хүн бүрийг дэмжих зорилгоор энэ татварын хуулийг өргөн мэдүүлсэн. Ерөөсөө хөдөлмөрийн өсвийн доод хэмжээнд дээр хувийн хоолгой албан татварыг тэгэлжээ. Энэ бодиттой дэмжлэг байхгүй. Ажлын байрыг авч хадгалах. Засгийн газраас орж ирж байгаа энэ өргөн барьсан төсвийн хүрээний мэдээлэл маань бүх төсөөллүүд нь маш өөдрөг байгаа. Тэгээд яг өөдрөг байж болно л доо, өөдрөг байх амьдралд хэрэгтэй баг. Гэтэ төсвийн хүрээний мэдээлэл бол нөгөө өөдрөг байх амьдралын юу биш, бидний хариуцлагатай зөв төлөвлөдөг, зөв урьдчилан одоо дүн шинжилгээ хийж төлөвлөдөг, тэрнийхээ дагуу явдаг байх, цахилгаан баттай байх хэрэгтэй юм байгаад. Улсын эдийн засгийг удирдах хэрэгтэй байгаа. Ур ухаан гаргах, нарийн ухаан гаргаж энийг яаж одоо шийдлүүдийг гаргаж уралдаж ийм урлах хэрэгтэй байгаа. Гэтэл яг зүгээр одоогийн ингээд сүүлийн жилүүдийн одоо энэ байдлуудыг харахад бол ер нь бол нэг нүхийг салхи мэднэ, буухыг бут мэднэ гэдэг шиг урсгалаараа л явж харагдаж байна. Ерөнхий сайдын хувьд бол энэ 31-ийн тендер хаагдсны дараа шаардлагатай бол төсөв тодтгол хийнэ. Тэр үеэрээ урсгалуудаа танах, зардлаа бууруулах, гадаад зээлүүдийг ирэмблэх, тэр төрийн албан хаагчдыг 30 гаруй хуулиар цалин өсвийг нь одоо хөрөөний ир шиг янз бүрээр тогтооцсон энэ байдлыг цэгцлэх. Зарим албан хаагч нарыг төрийн алба биш нийтийн алба руу шилжүүлэх. Зарим агентлагуудыг нэгтгэх нийлүүлэх ажлуудыг тодтгол дагуулад оруулж ирэх гэж бодож байна.